Дүрсээ тогтоогоорой хүүхдүүдээ. Дугуй дүрс. Дугуй дүрс. Тэгш өнцөгт. Тэгш өнцөгт. Дөрвөлжин. Дөрвөлжин. Заримдаа ам дөрвөлжин ч гэж хэлдэг. Гурвалжин. Гурвалжин. Гурвалжин дүрс. Зовон. Зовон дүрс. Зовон дүрс чи хүүхдүүдээ. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Өнөөдөрт манай зочноор хөөрхөн бяцхан хүүхд ирсэн байна. Хэн блэ? Наран. Наран. Намайг Бөөрө гэдэг. Намайг Мөөрө гэдэг. Намайг Мараад гэдэг. Нараа чи хэддүгээр сургуулийн хэддүгээр ангид орсон юм? Битгэл Г бүлгийн сургуульд. Тэгээд хоёр битгэл Г бүлгийн сургуульд орсон. Тэгээд би нэг ангид төгсөө. Тэгээд нэг ангид төгсөөгүй. Тэгээд аав чир маань намайг нэг ангид оруулаад тэгээд бид тэр ангийнхаа төгслийг хийгээд тэгээд дүүгтэйгээ хамт нэг ангид ороод тэгээд 9 сарын 1-нд аяны шувуу буцахаар алтан навч хийсгээр тэгэж яваад тэгээд ээж намсуудад аавыгаа дагаад тэгээд эрдэм сухаар яваад тэгээд 1-р ангид ороод тэгээд би дараа 1-р ангид төгсдийнхаа дараа 2-р ангид ороод тэгээд 2-р ангид төгсдийнхаа дараа 3-р ангид ороод. Тийм үү. Тэгээд чи энэ жил 20-р ангид орох юм уу? Үгүй. Энэ жил би 1-р ангид орно. За. Чамд дуу байгаа юу? Бага. Хөөе, чи дуу мэдхүү? Мэднэ. Тэгвэл дуугаа дуулаад өг. Уулын эрэг дуурайсан улаан өнгийн цэцгэстэй ундаж борооноорсоор улам өндөр уурганда синкэр дэлхийн хөлсөндөө цэцэг болж ургасан би сэлэн бүвэн дуунда хүн болж таньсан зоо ээж аавын хайранда илгэж надан өсөр эх нарны цацрагта дэлбэн авчаа дэлгэх шиг эрдний өргөө цэцэлхээтэй энэ дэлхийн цэцгэс урганда. Хөө яасан гоё дуулт юм бэ? Тэгвэл чи шүлэг мэдгүй? Мэднэ. Тэгвэл шүлэг уншиж өгч. Уурах сүлээ хөдөлгөө дэгийг өгөх нь хөөрхөө галын эрэг давхаа тоглож байх нь хөөрхөө хилээ бултгнуулж яагаад хужир долоог нь хөөрхөө. Вау. Чи энэ шүлгийг одоо хаанаас сурсан? Анги дээр. Төгссөн анги дээр. Цэцэрлэгтэй гэсэн үг үү? Цэцэрлэгт юу нь гоё идэв? Том болох хоол идэх. Тэгээд бас дуудуулах. Тэр доош хамгийн доош нь хөгжин бүжиг заалт байдаг. Тэнд бид дуу сураад тэгээд би тэнд олон дуу мэднэ. Нана. Чи хоолоо сайн иддэг үү? Тийм ээ. Гэртээ би ээжийнхээ хийж өгсөн хоолыг 2 удаа идсэн. Тийм үү, яагаад? Өсөөд тэгээд идсэн. Өсөөд шууд хоол идсэн юм уу? 2 удаа юу? Гэхдээ хоол идэхэр ч том болтын штэ. Тийм ээ. Хүнс ногоо идээд тэгээд луун идээд нүдний хараа сайн болно, хурдан болно. Тэгээд би луун идээд хурдан болоод нүдний хараа сайн болсон. Луун идэхэр хурдан болдог юм уу? Хурдан гүдэг юм уу? Туулаач үсэргээр аим хурдан байдаг штэ. Тий. Тэр шиг адилхан та туудаа харж байсан уу? Туулаа гэдэг чи ямар амьтан байдаг вүлээ? Урт шигтэй, дэлгэн чигтэй, хөлн аим том. Нөгөө харж исэн юм байна. Өндөр өсрээд идэг үү? Би ч гэсэн харж байсан байна. Би ч гэсэн жижиг харсан, томыг харсан. Нараа. Тэгвэл бит хоёр луу идж болох уу? Болон. Тэгтээ та хоёр өвс идэхгүй болохгүй шүү дээ. Тэг өвс иддэг л дээ. Өөр бас тэгвэл өөр юу ихээр бас яадаг гинэ нүдний хараа сайжруулах. Та юм уу жолно? Та юу гэдгийг би та хэлэхөө.
Юу? Сүү. Тий бид хоёр ч сүүнд дуртай л да. Чи Нараа. суудгүй. Тийм ээ. Манай бөөрөө бүр амар их иддээ шүү дээ. Тийм үү? Тий. Би нөгөө хурдан та болох гээд иддэг. Ухаангүй иддэг ах та. Тий, зөндөө иддэг. Нараа. За. Чамд их тоглоом байдгүй. Тийм ээ. Ямар тоглоом? Робот машин тэгээ бас уралдааны машин тэгээ бас амьтантай тоглоом тэгээ дүүд маань нөхөртэй тоглоом байдаг. Хүртэй тоглоом оо. Аха. Хүртэй тоглоом гэж ямар тоглоом байдгийг? Машин хийсэн. Дүү маань тэрийг өмнө аавч хоёроор авуулсан. Дүүд үхрээр тоглодог юм биш тий өөй. Тэгвэл чи дүүгээ харангаа гэрээ зөвлөгөө. Би өмнө би тавтай би ээжтэй туслаад, имээдээ туслаад, тэгээд хогоо шүрдээд, гэрээ цэвэрлээд, тэгээд тоос ороод 6 настайхтаа би тоос харсан л доо нэг л удаа. Тэгээд ээж хогийг хаяад харин би харин ээжид харин туслаад ингээд хогоо шүрдсэн, шалаа арчсан, тэгээ бас гэрээ цэвэрлсэн, тэгээд бас тоосоо торуулсан. За. Нараа. За. Чи тэгвэл өөрөө тоосоос орсон юм уу? Тий. Өөрөө яаж сордгийг? Ээж маань асааж өгөө тэгээ бис орчдөг. Асаадгаа. Юу асаадгийг? Чи амаараас орчдөг юм уу? Хамраараас орчдөг юм уу? Окей. Тоос сорогчоор. Тоос сорогчоор. Тэгээд нэг шил байдаг байхгүй юу? За. Шил аяг байдаг штэ. За. Тайр момноос ингээ хүмүүс ингээ сүү гаргадаг штэ. За. Тэгээд зарим хүмүүс малчид байгаа штэ. За. Амтны чидэдэг байхгүй юу? За. Та шиг өгөхөр буух тэгээ бас илжиг тэгээ бас морц хийжээдэг. Тэгтээ бид хоёроос сүү гарахгүй штэ. Одоо бид хоёр жоох юм чинь. Би намайг том болохоор надаас сүү гарна. Надаас сүү гардаг. Өөрөөс л гарахгүй. Тийм ээ. Яг тийгэж хэлсэн байхгүй юу? Тэгвэл би нөгөө буруу ойлгочихгүй юу? Чи өөрөөс 5 хашуумаа сайн мэдгүй. Юу юм ямар амтан байдгийг мэдгүй. Маха. За тэгвэл ихнээс нэрлж. Мор. Өхөр. Ботго. За. Тийм ээ. Өөр. Хонийг мэдгүй чи? Мэднэ. Бас ямаа. 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 Ямаа хоёр нь аль нь нэвэртэй аль нь нэвэргүй би мэддэггүй. Хонин нэвэргүй. Гэхдээ зарим хонинд ивэр бэдий. Ямаанд болохоор ивэр бэдэг байхгүй юу? Харин жоохон ямаад ивэрэдгүй. Байхгүй штэ. Тий. Бид хоёртой адилхан жижигэн байхгүй. Тэгтээ чи намайг хардаа. Би ивэртэй байгаа зү. Миний ивэр ургаж байгаа штэ. Миний ивэр ч гэсэн ургаад бүр захтнаад байгаа. Бид хоёрын ивэр захтнахаар бид хоёр ингээд мөргөдөн штэ. Ингээд мөргөлддөг байхгүй юу? Гэхдээ бөөрө намайг хаяад амар мөргөөд иддэг штэ. Тийм үү? Чи ер нь найзтайгаа мууддаг уу? Хаяа муу найзтайгаа нууддаг, сайн найзтайгаа нууддаггүй. Анараа чи тэгвэл хэдэн найзтай вэ? Маргад Бихтүр Гаужин бас Нандунга бас ишиг тэгээд ихэн бэлэг ихэн баяра тэгээд бас чи ямар ч байсан зөндөө хол найзуудтай байна те. Харин Хөөе, тэгвэл бид хоёрыг ч гэсэн найзаагаа болгоорой заа юу. Хагад бид гурыг. Тэгвэл чи дахиад шинэ 3 найзтай аллаа штэ. Нараа. За чи олон дуу шүлэг мэдэн тий? Сая түрүү бид гуравт хоёрын ярьж өгсөн чи одоо хэдийн яриад өгөөч. За эхлэе дуунаас нь. Би ч дуунд дуртай шүү.
Яа, яг дуугаа иглэх гэж ах чинь. Ураг сүүлээ хөдөлгөөд ихгээ хөхөн хөөргө голын ирэг дайхад тоглож яах нь хөөргө иш чигмэ хэллээ бултгнууж байгаа хучид долоог нь хөөргө хинэж үгүй хийгдэ хэлж байгаа нь хөөргө голын ирэг дайхад тоглож яах нь хөөргө ийм мартчихсан уу? Ийм нэ. Тэгвэл чи одоо шүлэг мэдхүү? Шүлэг үү? Мэдэн ш. Тэгвэл шүлгээ уншаадаг. Тэр амар амархан. За. Уулын эрэг ургасан улаа өнгийн цэцгэстэй ундааж борон доорсон улам өндөр урганда Синхрон дэлхийн хөлсөнтэй цэцэг болж ургасан би сэлэн бүвэн дуунд хүм болж танилсан доо. Төрсөн дөө? За, тэгвэл дахиад шүлэг мэдхүү? Дахиад нэг шүлэг уншаад өгөөч. Яста гоё юм аа. Сонсоод л амар гоё. Юу? Дахиад нэг шүлэг уншаад өгөө. Сонсоод л амар гоё байна аа гэж юм. Яа, энэ зүчлээ. Инээд хүрчлээ. Ааха. Манай бөөрө жоохон сахилгагүй дээрээс нь жоохон инээдтэй. Хөөе, чи ч гэсэн над чиг сахилгагүйдгүү. Баг жоохон. Яг зөв. Тэгээд аав маань ээж манад ингэж хэлсэн. Миний тоглоом авах цаг өнгөрцөн ганцхан хоол ундих ирэх цаг ирсэн л гэдээсэн. Хоол унд хийх цаг ирсэн. Уг хоол унд идэх цаг ирсэн гэдэг байна. Яг зөв. Яагаад гэвэл наа чи нөгөө нэг том 6 настай одоо сургуульд орох гэж байгаа болохоор ээж ч нэгж хэлсэн баха. Тийм ээ. Би угаасаа мэдчихэж байгаа. Ямар мундаг юм бэ? За. Тэгвэл бат. Чи дахиад нэг шүлэг уншаад өгчгөдөө тгүү. Харин тийм ээ Дууж ирсэн болно. За тийя. За. Сая тэгсэн шүлгээ унших уу эсвэл өөр шүлэг унших уу? Өөр. Шинийг. За яг сая нэг 5 хоорхон гэдэг дуудаг байхгүй юу? За. Тэрийгээ дуулж тэрнийгээ шүлгээ уншчих уу? Тэг. Ураг сүүлээ хөдөлгөөд игийгээ хөхөнхөөр ийм байдаг штеп. Аавшаа би жолоо бариад алсын замд гаранд ахшгаа би дүлгүүр барь араа мотороо засаал цэлмэнд дууга эргүүл хойд толбодыг даванда дураараа машинаа асаагаад өвөө мэдрээ очин доо. Вау. Чи тэгээд машин унж чаддаг юм уу? Тийм ээ. Тэгтээ би Сураагүй юу? Чи бүр том болоод бүр мундаг машин барих хаа тий. Тэгээд би чамайг бас том болоод хурдан болох хаа гэж бодож байна. Нараа чи юу н том болоод ямар мэрэгчлээ олё гэж бодож байна? Чамд мөрөөдөл байгаа юу? Мөрөөдөл үү? Байдаг. Ямар? Хурдан гүөх юмсаа. Гэхдээ би жоохон удаа өгдөг. Жоохон. Чи тэгвэл өдөр болгон гой гүгээ тах юм бол мундаг хурдангуудыг тамирчин болох юм биш үү? Та хоёр бас хурдан гүгээд авах юм бол яг над шиг адилхан хурдан болох хаа. Би тэгэж итгэлтэй хаа. Бүрээ сонсож гин үү? Харин сонслоо. Чи итгэлтэй байна уу? Ааха. Баярлаа. Зүгээрээ. За гоё доо. Одооноос би сайн гүйж сайн бэлтнэ өөрийгөө. Тэгтээ та хоёр 4 хүлтэй штэ. Тий. Тэгээд та хоёр ингэж явах хэрэгтэй хаа. Амар хурдан явж байгаа юм шиг мэр гэж ядхөө. Мариг мэдэн штэ. Тэр чинь амар урт хүлтэй штэ. Тий. Үхэр амар мөрөөс илүү ингээд жижиг хүлтэй штэ. Тий. Тэгээд та хоёр мөр шиг нохоо шиг тийм адилхан хурдан гүйж чадах байхаа. Чадна. Бид хоёр хичээвэл чадах байхаа. Тэгвэл бид хоёр жоохон том болохоор амар хурдангүйдэг болох байхаа тий. Та нэг махч амтан мэдхөө хурдан явдаг. Ямар Бид хоёр чонл гэж мэднэ. Үгүй тийм биш. Цагаар ирвэс. Ирвэсээ. Аха. Бисэнтэй хурдан юм уу? Их хурдан.
Би ирвэс ярихаар амар айгаад идэм аа. Нөгөө ирвэс бид хоёрыг идчих болов гээд айгаад идэг байхгүй юу? Тэгвэл та битээ. Та хоёр чинь том болоод дасгал хийгээд байх юм бол мундаг хүчтэй болоо тэр цаахан ирвэс та хоёрын толгойг эргүүлж чадахгүй. Тийм үү? Хоёр тийм санаа байдаг байхгүй юу? Байдгүй. За ойлголоо. Тэгвэл одооноос хоолоо сайн идэх хэрэгтэй юм байна да тий бөрөө. Та хоёрын толгойг чи эргүүлээд авал та нүрээ ийм урд хараад тэгээд шууд замын ингээ хаацсан биш зөө. За. Тэгвэл цаахан ирвэс чи ингээд авч байгаа шууд ингээд толгойг мөргүүлээд тэгээд еврээрээ мөргөөд тэгээд ингээд дэшээ ингээд тэр цаахан еврээс та хоёр яахаа болчихно. За. Нараа. Чи тэр ирвэстэй таарч ирсэн үү? Google дээр утсан дээр та үзчихсэн. Гэтэ жинхэнэ бодит амьдралдаа бол нэг ч удаа таарж авахгүй. Бид хоёр ч бас бодит амьдрал дээр таарж байгаагүй гэлтэй. Гэтэл айгаад идэх юм уу? Нэрийг сонсохоор л би өстэй зөндөө айдаг. Та хоёр чан гэж мэдэн штэ. Мэдэн. Тэр чинь ямаа иддэг байхгүй юу? Бид хоёрыг шүн болохоор ингээд амттыг ингээд иддэг байхгүй юу? За. Харин тэгээд та дараа уйлхан нагастай авуу гэдэг байхгүй юу? Тий. Тэгээд та хоёрыг ингээ унтж явах чинь барих юм бол та хоёр та ирийн том чихтэй шүү дээ. Тий. Тэгээд тэрийг сонсч чадах уу? Чадахгүй байгаа. бид хоёр заримдаа бүр нам унтцсан байдэн шүү дээ. Та хоёр унтахгүй өдөртөө унтахгүй чадах уу? Чадна. Тэгвэл та нойргүй он чадах уу? Чадна. Тэгвэл нойргүй оноод тэр чантай та хоёр өрсөлдөж болно шүү. Ингээд чи ингээд еврей ингээд хурц үзүүлж чадах уу? Чадна. Тэгвэл чи мод мөргөж чадах уу? Чадна. Тэгвэл чи холоос ирж байгаа амттыг мөргөж чадах уу? Ингээд үү? Үгүй ээ, саадлыг нэрлэж байна. Гүг би бас ингэж мөргөж чадна шүү дээ. Ингээд тэгвэл та хоёр Би бол чи чадахгүй гэж үү? тийм би мөргөхдөө жоох юм уу? Буурал их сайн чаддгийн. Үгүй чи том болохоор шадах баха. Та гур их гоё юм ярьлаа да. Тэгэхээр одоохондоо манай нэвтрүүлгийн цаг дуусгаад байгаа болохоор хэдүүлээ дуусах уу? Тэги. За. Нараа. Чи тэгвэл хоолоо сайн идээд ээж аавынхаа үгэнд сайн ороод тийм бол удахгүй нөгөө нэг хурдангуудыг тамирч болох бах та тий. Үгүй туулаа дуу эзчээ том болоод игээ хурдан болдог байхгүй юу? За баярлаа. Тэгээд чихэн амир дилдийн шиг та шиг яг юм сонсч чаддаг байхгүй юу? Тийм үү? Тэгтээ туулааны чих та хоёроо ийм том л доо. Тэгвэл юм ба сайн сонсдог байхаа те. Тэгээд би нөгөөдөө хамаатны Ирмунах инайгэн туслан дэдэг байсан байхгүй юу? За. Тэгээд туулаа барих гэсэн. За. Тэгсэн чинь тэр туулаа хамаг хурдан гүйцээ. Хөөхөж утцсан байх та тий. Үгүй бид нар тэр бариад тэгээд тижээгээд дараа нь том болохоор нь гэр бүл дээр нь аваачих гад. Тэгсэн чинь буруугаар ойлгоод айгаад утцсан юм шүү. Ааха. Тэгсэн байна. Хөөе. Нараа. Мөрөө бид хоёр зөндөө олон гоё юм ярилцсан та баярлаа. Зүгээрээ. Баярлаа. Чамд ч гэсэн баярлаа марга да. Дандаа гоё мундаг зочин хүүхдүүд авчирдагт баярлаа. Зүгээрээ. Урдийн цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Тэднийг мууртай амьсан ч тэр муурн тун гайтай хулгайч муурна. Эмгэн өвгөн хоёр аргаан барж өнөөх муураа зайлуулахад шийдвэр гаргаж гин. Өвгөн муураа шууданд хийж үрээд алсын эд авчиад хайчгаж гин. Гэтэл өнөөх муур чинь ой дундуур тэнүүчсээр нэгэн бяцхан байшин байхыг олж хараад ихэд баярлаж түүндээ эзэн сууж гин.
Нэг өдөр мөр үнэтэй таарлаж гин. Ойд ийм амтан байхыг юусоо үзэж хараагүй үнэг. Гэт зогсож байтал муур нэгэн мэргэн ухаан сийж. Би бол Сибирийн ойгоос танай тхийн даргаар томилгдож ирсэн дарга намайг муур гэдэг. Мяу. Хэд үнэг ихэм хүндэт дарах та миний өчүүхэн гэж морилон саадахыг би үрч байна гэж хэлжээ. Муур үнэг хоёр энэ тэр элдв зүйлийг ярьсаар хамтран амьдрахаар шийдвэр гаргаж гин. Үнэг ан гөрөө хийхээр явж муур гистэ үлдэж гин. Үнэг нэг галуу бариад явж байтал утас нь цон гараад ирчихэв. Цон. Өөс үнэг асч. Над галуугаа над даваад ир. гэж хэлэхэд үнэг аав л та аав хэрвээ миний нөхөр муураас айхгүй бол аваад яв. Миний нөхөр бол Сибирийн ойгоос манай тхийн даргаар томилогдож ирсэн дарга. Нэрийг муур гэдэг. Гэт хэлчихв. Чон. Зүгээр тоглож байхад чинь гэж хэлчихэд яваад өгөв. Харин урдаас нь баавга гараад ирчихнэ. Баавга. Ой, үнэг нааш чи. На галууга надад аваад ир. Гэхэд үнэг аав л та. Аав. Хэрвээ миний нөхрөөс айхгүй бол аваад яв. Миний нөхөр бол Сибирийн ойгоос манай тхийн даргаар томилогдож ирсэн дарга. Нэрийг муур гэдэг юм гэж хэлэхэд баавга. Чи мууртай сууц юм уу? Хөш үнэгээ. Би ерөн тэр мууртай чи уудаж болох уу? гэж хэлэхэд хажуугийн бутнаас чон гарч ирээд хөш үнэгээ би ч гэсэн харъя л та гэд чон баавга хоёр муурыг харахаар болж гин. Харин үнэг болно бололгүй яах вэ? Гэхдээ бэлэг авчирж өгнө гэвэл болж байна. Харин бэлгээ би өөрөө сонгоно шүү гэд баавга шуудаа дүрэн ангийн мах. Харин чон сирэн саваар дүүрэн шууны мах цуглуулаад ойдунд хүлээж байтал чон баавга хоёр яаж үнэгэнд бэлэн болсон гэдгээ хэлэх вэ гэж бодож байтал урдуур нэгэн туулаа гүйж явна гин. Баавга хурцуулаа. Чи одоо үнэгийн очоод чондох баавга хоёр бэлэн болсон гэж хэлчихэд ир. За юу? Яв. Туулаа. За баавга. За гэд дигдэнгүйсээр үнэгийн очоод үнэг ихчээ цаан чин чонох баавга хоёр бэлэн болсон гинэ. Үнэг ихчээ би явлаа шүү гэд зугтаагаад явчих гин. Харин үнэг чам шиг үчүүхээ жижигхэн амтнаар одоо би яах вэ гэд муур үнэг хоёр айн гүн рүү явж гин. Харин энэ хойгуур чон баавга хоёр хаа нугтхаа ярилцаж баавга чоныг навчаар хучаад харин өөрөө модон дээр авиран гарч гин. Муур шуудаа дөрөн ангийн махыг хараад өсөрчөд зулгааж байтал навч хөдлөхийг хараад хулган ам гэж дод найжаа тавтад чонны тарсан хошил дээрс найжаа дав чон туслаарэ гэд ойруу хумгийн зугтаачих. Муур цочоод өндөр насан дээр авиран гартал баавгаан авирсан насан дээр гараад баавгаа чихнээс нь зуураад авчихэд баавга яа тавилдаа чи гэд өнхөрч унаад хөл мэдэн айн гүн рүү зугтаав. Харин муур үнэг хоёр бүтэн үүлжин идэж тижээлтэй болжээ. Авин дэргэд гүйгээд очлоо. Авдарт байгаа алимнаас чи
хизээж болохгүй гэлээ. Асимжимэс идмээр байх юм. Авдарт байхаар болдоггүй юм уу? Чихэржимэс идмээр байх юм. Чимдэг болохоор болдоггүй юм уу? Ээж намайг нааш иргэлээ. Ээжийн дэргэд үгээд очлоо. Чимэж тавьсан тавагнаас чихэр авч болохгүй гэлээ. Чихэржимэс идмээр байх юм. Чимдэг болохоор болдоггүй юм уу? Асимжимэс идмээр байх юм. Авдарт байхаар болдоггүй юм уу? Хурш айдын имэн надад хоёр чихэр авч ирж өглөө. Картанд орсон бараа болохоор кармаж авч болохгүй гэлээ. Асимжимэс идмээр байх юм. Авдарт байхаар болдоггүй юм уу? Чихэржимэс идмээр байх юм. Чимдэг болохоор болдоггүй юм уу? Чимдэг болохоор болдоггүй